за хүн дээрээс ингээ энэ амьдрал гэдэг юм чинь ингээд амьд одоо организм шиг тасралтгүй ингээл хөгжөөл өсөөл ингээ өөрчлөгдөж явдаг ийм процесс ахгүй. Тэнгууд хүмүүс амьдралыг юу гэж боддог вэ гэхээр ингээд нэг ийм тогтмол одоо ийм нэг томьёолтой нэг ийм юм гаргацдаг заяа. Одоо би нэг ийм юмтай л болчвол бистэ аз жаргалтай боллоо. Бистэ ийм л орлоготой болчвол бистэ ийм л боловсралтай болчвол би англи хэлтэй болчвол бистэ гоё болох гэдэг гэд ингээд асар ийм нөгөө явцуу хүрээнд ингээд амьдралыг боддог байхгүй юу? Тэгээд тэр явцуу хүрээнд бодоод байгаа юм нь жинхэнэ өөрийнх нь ингээд өстой яг тэр байранд нь гацаадаг байхгүй юу? Тэгэн гот одоо амьдрал гэдэг чинь ийм амьд организм ингээд тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа гэхээр тэр тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа тэр амьдралын процесс донд чи яг бүжиглэх хэрэгтэй байхгүй юу? Чи оюун санаагаараа сүнс ухамсараараа бодос сэтгэлгээгээрээ тэг бүх юмараа л чи энэ өөрчлөлтөнд донд чи өөрчлөгдөж хөдөлж ингэж ингээд гоё амьдрын ямар нэгэн юмтай болчоод чи гоё амьдрахгүй заяа. Чи яг одоо бүжгэлж сурчиж л амьдрч одоо нэг сурна. Тэнгууд хүмүүс ингээд амьдралыг нэг юм хөдөлгөөнгүй, ийм нэг тогтонго тэг нэг ийм хайрцагт хийнгуутаа ийм орлоготой, ийм ажил төрөлтэй, за нэг ийм нөхөртэй, ийм гэр бүлтэй, за ийм байртай болоод тэг би сайхан амьдрна гэж тэмэлтэйддэг байна. Тэгэн гуч нь үгүй чи яг өнөөдөр байгаа нөхцөл байдалтай чи яг одоо чамд юу вэ? Чи ямар байртай? Чи ямар гэр бүлийн харилцаа, ямар тэг үр хөвгөд чи яг юутай байна? Чи яг энэ байгаа цэг дээрээ чи бүжгэлж сурах хэрэгтэй. Чи яг энэ байгаа нөхцөлдөө чи ингээд бүжгэлнэ. За тэнгууд яг одоо энэ байгаа нөхцөл чи яаж бүжгэлэх юм бэ гэхээр чи бүжгийн техникүүдийг сурчиж бүжгэлнэ штэ. Чи амьдрал гэдэг бүжгийг тэр амьдрал гэдэг бүжгийг ямар техник яаж ингэж бүжгэлдэг юм бэ гэдгийг ойлгож иж бүжгэлэх байхгүй юу? Тэгэнгүүт хүмүүс яадаг вэ гэхээр за ингээд амьдрал гэдэг бүжгээр бүжгэлж одоо ерөөсөө мэдхгүй заяа. Амьдрал гэдэг бүжиг байдгийг ч мэдхгүй тэгснээ нэг байртай машинтай мөнгөтэй олчвол гээд ингээд өдөршөнгүй морь нохоо мэт зүтгэж ийсэн хамаг нөгөө амьдралын аз жаргал одоо цагийн хэлхээсүүд тэр гой цаг мөчүүд бүх юмнуудыг ингээд бүгдийг гээгээд эцэстээ нөгөө нэг морь нохоо мэт зүтгэсэн юм чинь тэр мөнгө олж л таарна шүү дээ. Мөнгө бол хүнд яаж л яаж олддог. Тэр нэх бодлого болоод өстой яана мана гэдэг юм биш байхгүй юу? Тэгээд олно. Тэгээд олсон үед нөгөө бүжгэлж сураагүй юм чи яах юм? Мөнгөтэй байсан ч машинтай байсан ч гоё байртай байсан ч бүжгэлж сураагүй хүн ямар ч амьдралын өгөгдлүүд тэр хүнд өгсөн ч тэр бүжгэлж чадахгүй л байна. Бүжгэлж чадахгүй гэдэг нь тэр хүн өндөрч чадахгүй гэсэн. Тэгээд амьдрсан ч амьдраагүй мэт тийм одоо зовлонтой нэг тийм хөгийн амьдралаар амьдч өөрийнхөө тэр цаг хугацаа хайрын сайхан залуунаас хайрын сайхан гэр бүл үнцэнтэй явуулчихдаг. За тэгвэл хоёлаа хараа ийм юмыг эжэнс ойлгох хэрэгтэй юм. Нөгөө дизайнер хүмүүс ингээд хэний ч санаагүй бүр ингээд амар гой шийдлүүдийг ингээд гаргаад идэг штеп. Одоо бидний утас байна. Одоо ер нь ингэж хэлж байгаа бүх юмнууд чинь тэр чигээрэл дизайн штеп. Тэнгууд тэд нар яаж энэ гайхалтай санаануудыг гаргаж ирээд яаж ийм гоё шийдлүүд хийгээд идэх юм бэ гэхээр
одоо яг ийм загвар бүтээдэг ийм аргачлал техник гэдэг баггүй юу? Тэгээд тэд нэр энэ загвар бүтээдэг техникийг ингээд бүр олон жил ингээд ашиглаад тэгээд ур чадвар нь бүр ингээд хөгжөөд тэгээд энэ гайхалтай бүтээлүүдийг зурвах тийм чадамжтай болтгоо гэсэн. Тэрнээс биш одоо юу гэдгийг нэг нөхөр ингээл гинт ингээл амар гоё ингээл онгот нь орж ирэл нэг юм бүтээчдэг юусоо биш байгаа байхгүй. Энэ бол одоо ингээд тэр олон удаагийн чадамжтайгаар ийм шин санаа зохиож туурвдаг аргачлалыг ингээд ашигласаар хагаад тэрхүү ингээд ямар ч юмнаас ингээд санаа аваад ингээд амар гоё бүтээл хийдэг тийм чадвартай болсон гэсэн үг. Хүн болгон амьдралынхаа тодорхой цаг үед ингээд гацдаг. Гэдэг нь юу вэ гэхээр нэгсэндээ амьдралдаа сэтгэл ханамжгүй байна л гэсэн үг. Өөртөө одоо энэ санхүүгийн байдал, ажил, карьер, гэр бүлийн харилцаа, найз нөхөд те юу гэдгийг ингээд бүх юм дээр ингээд сэтгэл ханамжгүй ингээд гацдаг шалтгаан нь ерөөсөө л ийм нөгөө нэг загварчлах буюу одоо аливаа зүйлийг ингэж сайжруулж шинжилж ийм гоё бүтээл төрөх тийм чадваргүй байдаг л гэсэн үг хүн. Тэгэхээр тэгээд гацчдаг гэсэн. Тэнгууд загвар одоо бүтээдэг хүмүүс яаж ажилтдаг вэ гэхээр тэд нар хамгийн эхлээд маш олон санаануудыг гаргадаг. За яа, номер 1. Юусе маш олон санаануудыг гаргадаг. Тэгэхээр одоо ингэн гэсэн үг байхгүй? Би одоо чам дээр жишээ авъя л да. Чи ингээд хүний цаг үрээд тусалцаа авахгүй л бол ерөөсөө явж чадахгүй байгаа тийм ингээд ингээд гацсан ба штэ. Одоо нэг гацсан тий. Тэгэнгუთ одоо энэ гацанаас гарахын тулд чи одоо энийг загварчлах хэрэгтэй гэсэн үг байхгүй? Загварчлан гэдэг нь хамгийн бүтээлч шийдэл, хамгийн тэр гоё зүй зохистой шийдлийг гаргаж ирэхэд загварчлах гэдэг байна. Тэгэхээр одоо чиний яг энэ гацалтанд орсон юмд чинь загварчлал хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр загварчлалт гаргахын тулд чамд хэлээд маш олон санаанууд хэрэгтэй гэсэн тийм үү? За тэр санаануудыг яаж гаргах вэ гэхээр за хоёр янзын арга байна. Санаа гаргадаг хоёр янзын арга. За энийх нь бол угаасаа санаанд орчсон санаануудаа ингэж чагсааж чинь. За тэнгууд одоо түрүүн би нэг санаа төвшүүлсэн шүү дээ. Чи ингээд хүн ажиллуулаад ингээд туслахтай болчихно. Энэ бол нэг л санаа ахгүй юу? За нөгөө санаа нь юу ах юм те? Ингээл янз янзын ингээд санаанууд гарах нь шүү дээ. Тэгээ ингээд чагсаагаад гаргачихна гэсэн. За тэгэнгუთ нөгөө нэг санаа гаргадаг арга нь болохоор ухамсарт бус одоо галт ухамсарыг ашиглаад тэмчэнээс санаа олборлдог арга байдаг гинэ. Тэгэнгუთ ухамсарт бус тэр санаа олох аргачлал нь юу юм бэ гэхээр mind map буюу оюуны зураглал хийх арга байдаг. Mind map хийн гутал ерөөсөө ингээ ямар ч асуудлын шийдэл зүгээр олддог. Гэхдээ тэр шийдэл амар тийм perfect одоо бүр юм төгс гайхалтай шийдэл гарч ирээд байгаадаа биш хгүй юу? Хамгийн гайхамшиг нь юунд авэ гэхээр гацалтнаас гарч байгаа нь хамгийн гайхамшиг. Гацалтнаас гарна гэдэг чи юу гэсэн үг юм бэ гэхээр чи шин зоригтой болоод байгаа хгүй юу? Тэгэхээр биштэй амьдрын гэдэг бол ерөөсөө байнгын л зоригтой ах гэсэн үг байна. Нөгөө амьдрал гэдэг бүжгээр бүжиглэх ерөөсөө үндсэн техник ч өөрөө зоригтой байх байна. Тэгэхээр яаж зоригтой байх юм бэ гэхээр саны загварчлах сэтгэлгээг ашиглаад чи дандаа шийдлүүд гаргаж ирж чинь гэсэн үг байхгүй юу өөртөө. Шийдлүүдийг гаргаж ирэхийн тулд чамд хангалттай олон санаанууд байх хэрэгтэй байхгүй юу? Санаанууд бэжиж тэнчэнээс шийдэл гарч ирдэг. Тэгэхээр хүмүүс гацалт
бусдад байгаад асуудалтайгаа зовоод идэх шалтгаан нь тэр хүмүүст ямар ч одоо ийм хангалттай санаанууд байхгүй заяа. Тэгээд бид нар ингээд яг нөгөө нэг амьдралыг хайрцагсан ганц санаатайгаа зурлалцдаг байхгүй одоо би байртай л олчвол би гоё амьдралаа гэд нэг юм ганцхан санаанаас зураад би мөнгөтэй л олчвол гоё амьдралаа гэд ганцхан санаанаас зураад эсвэл би одоо цалингаал нэмүүлчихвэл сайхан амьдрах гэдэг ингээд тэгээ яг яаж гэдэг дээрээ юусоо ингээд санаа гаргаж ажиллахгүй заварчлал хийхгүй тэгээд байранда гацчихдаг байхгүй юу. Тэгээд бүр юу ч хийдгүү заяа тэрнийхээ төлөө. Ямар ч оролдлого хийхгүй, санаач гаргахгүй. Тэгэхээр ч одоо яаж байрнасаа хөдлөх юм? Зөвлөг гаргахгүй. Тэгэхээр ч юусоо уушаа хөдлөхгүй байхгүй да. Тэгэхээр одоо чи тэр өөрийнхөө хамгийн яг нөгөө нэг гацаагаад байгаа бодол нь шүү дээ. Би одоо ингээд хүний тусалцаа л авахгүй юм хэцүү байна. Тэгэнгუთ тэрний шийдэл нь би одоо ингээд эхлээ санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Энд чинь ерөөсөө дандаа нэг санаанаас зураад агаад анзарч тий. Ганцхан юмнаас барьж аваад тэгэл тэрэндээ блоклогдоод агаад тий. Ингэж болохгүй гэсэн үг. Тэгэхээр чи санаа олборлоо. Хангалттай их санаа олборлонгууд чи ингээд бүр зам харж эхлэн заяа. Тэгээд чи алхамдаа дандаа юм зам хардаг болно. Тэгээ шийдлүүд чи араас нь яваад үйлдэлтүүд хийгээд хөгжөөд чи ингээд хүссэн амьдралаа бүтээх чадвартай гэсэн үг байхгүй юу?